Хэрвээ нэгэн өдөр гэнт аюултай вирус тархаж дэлхий тэр чигтээ зомбинуудаар дүүрвэл та яах байсан бэ? Мэдээж хамгийн түрүүнд зэвсэг олж яг энэ чиг тэдэндээ тулдаж эсвэл машинаар бэцтэй ярих гээд галзуу санаа төрж магадгүй. Гэхдээ бодит байдал дээр энэ хэр боломжтой вэ? Хүмүүс ийм зүйл тохиолдоход бэлэн үү гэх асуултуудад хариулах сар гарны өмнө нээлттэйсэн Apocalypse Z The Beginning of the End гэх нэртэй Испаний уран зөгнөлт трейлер киног ярихаар бэлдлээ. За тий олон юм ярилгүй бүгдээрээ шууд кинонд орцгоё. Тэгэхэр кино маань шинэ оноо өгдөж гэр бүлийн хэсгээр үйл явдал эхэлдэг. Манай киноны гол дүр манайл эгчийнхэн гэр бүлтэй хамт баяраа тэмдэглэн эхнэртэйгээ гэрлүүгөө буцах бөгөөд шөнө дунд түүний эхнэр Жулия жолоо ярих үедээ ирээдүйд хүүхэдтэй болох төлөвөө ярилцахаар түүнийг бэлэн байхыг хүсгээд яриандаа сатарсан тэр хоёр хажуугаар нь өнгөрсөн машинаас очин Жулия сандарсандаа торомзоо гიშгэн. Гэтэл яг энэ үед ачааны том машин гэнт араас нь мөргөж тэд агаар дээр ирвэлдэн машин доош хөмөрдөг. Ингээд тухайслоос хойш аль хэдийн 1 жил өнгөрчээ. Харамсалтай үйл явдлаас болж түүний эхнэр өд болсон бөгөөд манай л одоо мууртайгаа ганцаараа амьдарч байгаа юм. Нөгөө өглөө түүний төлбөрийн баримтуудаа шалгах үед зурагтын мэдээгээр сэтгүүлчид дэлхийд аюултай вирус гарсан гэж Европын зарим улсууд эхнээсээ хэлээ хааж ирснийг мэдээлэхэд манай л огт сонсох хүсэлгүй зурагтын дуу хааж тэр ослын дараа маш их сэтгэл санаар унсан тул одоо хүртэл өнгөрсөн үйл явдлыг бодсоор түнд мөнгө хэрэгтэй байсан тул завиа зархаа шийдэн манай л хотоос арах замдаа төрний тэрэг явж байг олж харна. Удалгүй түүнийг завин дээр ирэхэд хоёр эмэгтэй завин худалдаж явахаар хэдэн зүйл асууж манай л бичиг баримтаа гаргаж өгөх үедээ эхнэрийнхээ буувчийг анзааран хамт өнгөрүүлсэн аз жаргалтай дурсамжаа эргэн сандаг. Завиа зарсан тэр гэрлүүгөө буцах замдаа эгчээсээ дуудлага хүлээ авдагч огт хариулалгүй. Түүний супермаркетаас хүнс авах гэхэд хүмүүс тэрэг дүрэн бараа авч 50 руудыг хоосолж байлаа. Өдөр нь манай л эхнэрийнхээ буувчийг муурандаа зөвлөх үед яаралтай шууд дамжуултаар ерөнхийлөгч ард иргэдтэй хандан аюултай вирус Испанд орж ирснийг зарлаж тухайн оройн тэр эгчтэйгээ видео колоор холбогдоход Бэлэ түүнийг уцаа авахгүй гадна санаа зовж байснаа хэлэн гэр бүлтэй хамт аюулгүй газар руу явахыг ятгадагч. Тэр ганцаараа байж чадна гэд явхаас татгалздаг. Ингээд маргааш өглөө нь хөршүүд нь хамаг юм аачин явахдаа бэлдэнэ. Ноцтой үйл явдал болсныг ойлгосон тэр муураа аван хүмүүсийг дагаж хотоос явахар шийдэх бөгөөд өчтөрийн мэдээлсэн вирус Европоор маш хурдтайгаар тархаж байгаа тул засгийн газар онц байдал зарлахад ойрхон байгаа юм. Онгоцны буудлын дээр манай л эгчийнхээ араас явахаар зурус явуулж түүний нислэгийг хүлээх үед шалтгаангүйгээр бүх нислэгүүд цуслагдсанаар хүмүүс сандралдан ажилчдыг үүссэн асуудлыг хурдан шийдэхийг шаарддаг. Харин мөчөд хүмүүсийн утсанд яаралтай төвшөр зарлсан анхааруулга ирнэ. Хамаалагч дайрч орсон хүний араас явах үед эгчин түн рүү залган засгийн газар бүх нислэгүүдийг цуцласныг хэлж тэдний шийдвэр гарах хүртэл гэртээ байхыг сануулдаг. Түүнийг явах гэхэд өнөөх залуу хамаалагчийн бууг булааж гал нэхийг завдснаар хүмүүс тэндээс зүгтцгаах ба тоодолгүй манай л машинтайгаа хилээр гарахаар болдогч битүү төгжрөл үүссэн тул зарим хүмүүс машины орхин буцаж алхацгааж байлаа. Тэдний дээвэр нэстэ тэрэг өнгөрч радиор хилээ ойролцоох дайралтаа сууж хоёр цэргийн албаа агч эмнэлэг түргэгдэн нөхцөл байдал хүнд байг мэдээлснээр манай л хэдэн цаг төгжирсний эцэст хил агцныг мэдэн муураа аван буцаж хот руу алхана. Тэр алхасаар орой гэртээ ирэх үедээ цэргүүд хөршийнх нь байшинг тусаарсныг харах бөгөөд тэд вирус авсан залууг маш өндөр хамгаалтанд ор машиндаа ачиж авч явдаг. Оройн тэр унтаж амардагч шөнжиг ослоо болсон өдрийг зүүдэлсээр түүнийг сэрэх үед эгчин залган засгийн газарт ажилладаг нөхрийн хаачаар удирдагчид Бельги улсад аюулгүй бүс байгуулсныг олж мэдсэн ч хүмүүсийг тухайн бүс рүү нэвтрүүлэх нь вирусыг тараах гол асуудал болж ирсэн учраас эгчин юу ч болж байсан гэртээ байхыг анхааруулна. Бэлэ дүг авахаар тусламж явуулна гэж амлах ба удалгүй аюултай вирусаас болж улс орнууд хат хөлөөрөө зарснаар хүмүүс үүнийг эсэргүүцсэн уймын самуу дэгдээдэг. Интернет сүлжээгээр зомби болсон хүмүүс мөрсдөг хамгаалах бичлэгүүд цацагдан манай л яг юу болоод байгааг ойлгох үед засгийн газар бүх усны сүлжээг хаах мэдэгдэл гаргах бөгөөд үүссэн нөхцөл байдал маш хурцсан тул удирдагчид дараагийн арга хэмжээг авахаар цэрэг армийнхныг дайжлахаар болно. Ингээд түүнийг буцаж супермаркет руу очиход хүмүүс бараа нундыг хоцолсон байлаа. Өчтөр таарсан хоёр өгшин хүмүүстэй адил хулгай их ба манай л үлдсэн лаазтай холыг авч гадаг шарах үед сөнөгч онгоцнууд түүний дээвэр явж өнгөрөн удалгүй тэр зам таарлцсан дэлгүүрээс хэдэн зүйл хулгайлтал шархацсан цагдаа дэлгүүрлэг гүйжөрөн өөрийгөө дотроос нь түгжин. Яг энэ үед хүмүүс гүйлдэн галзуурсан зомби цагдаагийн үзүүлнээс хадснаар манай л сандран өөрийгөө хамгаалахаар шүүр барьж түүнтэй нүр тулдагч аз болж цагдаа зомбиг буудаж устгадаг. Гэтэл шархацсан цагдаа гэнт зомби болж хувирхан тэр.
Манайл буутаа цагдаа туслах гэхэд тэр өөрөөс нь холоо яхин анхааруулах бөгөөд цагдаа зомби болохоо мэдж байсан тул түүнийг явсны дараа өөрийнхөө амийг хорлон тухайн ерөнхийдөө 60 дэрэгдээ цэрэг армийн зааварчлаг дагах үүрэг өгч вирус аваагүй хүмүүсийг яаралт аюулгүй газар руу нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авч байгааг мэдэгдэх хооронд Манайл өөрийгөө хамгаалахаар хашаа тойруулан төмөр татаж бүх хаалгандаа нэмэлт түгжээхийн өрөө бүрт камер сүрлүүлдэг. Түүнд хүмүүстэй хамт явах боломж байгаач эгчийнхээ хэлснээр өөрийн нэрж явах хүртэл гэртээ үлдгээр шийдэн шүүн дунд цэрүүд хүмүүсийг авч явахаар хаалгаа онгойлохыг шаардна. Тэд хаалгын үдсээр цонхоргүй олж хараагүй тул буцаж явах ба. Ингээд тухайн өдрөөс хойш 2-7 хоног өнгөрч сүлжээгөө олсон тэр эгчтэйгээ огт холбогдож чадахгүй байлаа. Манайлийн хоол хүнс дууссан тул эцэст нь тэр гадагш гарахаар болж өөрийгөө хазуулгаас хамгаалan айлуудыг нийжиж явсан ч ямар ч хоол хүнс олж чадалгүй буцаж гэртээ ирэн. Өдөр нь тэр нэг айл руу орох үедээ хөгшин эмэгтэйтэй таарч эгчийнхээ хэлснээр цэрүүдтэй хамт яваагүй үедээ хэлэхэд Габриэлэ шүн автобуснаас оцорсон гэд түнд идэх юм байгааг асуудаг. Удлуу Габриэла хоол хүнс байх магадaltaй хэдэн айлын гэрийг зааж өгснөөр Манайл багч гисэн идэх молох бөгөөд дараа нь тэр нэг айлын гаражинд байх мотоциклыг унан үүний ачаар ихэнх айлуудыг нэгж дуусгана. Орой болоход Манайл лаазтай хоол дарс гэд идэж болох хэдэн зүйл авчирсан байлаа. Мөн тэр гар станц олсон ба Манайл эмэгтэйтэй холбоогоор харилцсан үлцэн эд айлуудыг нэгжихээр өрөөнүүдийн шалгаж өгсөн загснуудыг анзаарах үед гэнт нэг залуу түүнийг цочоохон тэр залуу гарц угсны дараа Манайл шатны доор байрлах шүүгэнээс овыг хоол хүнс олж оройн Габриэлэ тэр хоёр эцэст нь хотоодод дүүргэн гэр бүлийнхээ талаар ярилцаж нэг орой Манайл цогцсондоо өөртөө ярьж эхлэн эхнэр нөөд болсон харамсалтай үйл явдлыг иргэн санаж тэр одоо хүртэл өөрийгөө буруутгацаар байлаа. Ингээд шөнө дунд тэр ослон болсон өдрийг зүүдлэхэн тэр Жулиан нэстэд тэргээр эмнэлэг түрэгдсэн ч хаглааны дараа амьсгал ураасан бөгөөд яг энэ үед станцын дугран Габриэлэ түүнийг радио асаахыг хүссэн Манайл долгионы таруулгаад амьд үлдсэн хүмүүс өөрсдийнхөө байгаль газрыг зааж өгөн тусламж хэрэгтэй болсноо хэлэн тэр хоёрын хоол хүнс дуусч байсан тул Манайл хүмүүс туслахаа шийддэгч Габриэлэ аюултай гэд хүнд ч итгэж болохгүйг сануулдаг. Гэсэн ч тэр эмэгтэй эснийг тоолгүй холбоогоо унтрааж ингээд маргааш өглөө Манайл мууруу хооллон явах гэхэд Габриэлэ огт хариу өгдөггүй. Манайл нуусан түлхүүрээр хаалгын онгойлгон дээд давхарт гарахад эмэгтэй хийсэн зүйлдэн талархсан захиа үлдээж амьсгал хураасан байлаа. Удалгүй түүнийг буцах замд гэнт зомби дайрч хазах гэж оролддогч. Манайл нүрлүү нөшгөлөн машины хаалга мөргүүлж толгойн шилэн зоох бөгөөд хэсэг цаг авах хооронд тэр хурдан шиг зэвсгэн шүүрч яван зомбид бариулахаас өмнө амжиж буудаж устгадаг. Оройн Манайл ус буслан сумаа ариутгах үедээ эгч рүүгээ ахиж хүлээж чадахгүй гэх зурус явуулж тэр амьд үлдсэн хүмүүстэй уулзаар мотоциклтойгоо давхисаар түүнийг хотоос гарах гэхэд цэргүүд зам хааж машин орхиж явсан байсан тул Манайл буцаж явгаар явахаар түүнийг гүнлүүнд ороход маш олон зомби араас нь хөөж эхэлнэ. Тэр зүгцаар замдаа орхигдсон камтерын ахад зомбинуудтай таарч Манайл ашгүй зүгтэж чадсан ч зам дээр өгсөн зомбинуудаас олж мотоциклноосоо ундаг. Харин азар муур тэр хоёр зүгээр байх ба гэтэл яг энэ үед зомбинууд дууран араас нь гүйж ирж байлаа. Мотоцикл нь асахгүйсэн тул Манайл ойроо орж хамаг хурдаар гүйсээр тэр усан зогсоолын хаалгыг түгчихэд зомбинууд шилийн хагалдагч тэр амжиж давхар хаалгын онгойлгон цоожиж чаддаг. Зогсоол дээр ямар ч цав байхгүй харсан Манайл зэвсэг хан тэдэндээ тулдгаар шийдэх үедээ аз уулж нэг зай болох ба тэр завн дээр гарan асаах гэж оролддогч мотор нэвдэрсэн байдалтай завогт асахгүй байлаа. Ингээд удалгүй тэр хилдэг завар эгчийнхэн байгаа арал руу хөдөлдөг. Хэдий холбоо тасарсан ч Манайл эгчтэй үүс нөхцөл байдлыг тайлбарлан тэднийг маш ихээр санаж байгааг хэлэх бөгөөд шүүн дунд завных мотор унтарч тэр юу болсныг шалгахад үгсэн зомбины бие моторонд гацжээ. Гэтэл яг энэ үед тод гэрэл тусаж зэвсэгтэй эдэн украинчууд түүнийг завндаа суулган том усан онгоц руу авч яван удалгүй тэд Манайлд хоол өгч Виктор гэх залуу өөрсдөө танилцуулан Испани засгийн газар түүний очихж байгаа арал дээр ямар ч хүн нэвтрүүлгүй хадуу хөлөөрөө тогтоосныг хэлэн энэ шийдвэрээс олж цэргүүдийн нүүлэн шилжүүлсэн хүмүүс усаасаа гарч чадалгүй ихэнх зомби болж хувирсныг түүнд тайлбарладаг. Юу болсныг ойлгосон Манайл маргааш тэдэнд туслахаар болох ба шүүн дунд түүнийг унтж байх үед гэнт хүмүүс шуугилдан тэр гадна цонхоор тусламж гуйсан хүмүүсийг олж харна. Маргааш өглөө Манайл завтаарсан хүмүүсийн талаар асуухад Виктор өчтөр хэн ч ирээгүй гэж худлаа яран түүнийг ахмадтай уулзуулснаар Манайл газрын зураг ашиглан тэдэнд эмнэлэг үйлдвэргээд томоохон барилгуудын байршлыг зааж өгдөг. Удалгүй түүнийг тавцан дээр гарахад тэд завар ирсэн хүмүүсийг тонж байлаа.
Манайл Виктортэй уулзсан гадаа юу болоодойг асуудагч тэр асуултанд нь огт хариулахгүй байх бөгөөд Манайл түнд нэстэ тэрийг хаана байгааг мэднэ гэдгээ илэн хамт зүгтий гэдэгч Виктор ахиж битээ асуулт асуугараа гэд өрөөлөгөө явна. Шөнө дунд Манайл хөлгийн тавцан дээр гарч зүгтад тэрэг болох завнуудыг харан тэр муураа аван нууцаар доош буух үедээ баригдсан хүмүүсийн хүлээсийг тайлдагч нэгэн чимээ гарган харуул буудуулснаар Виктор гүйжирэн Манайл туслахаар харуултай ноцтон хоолойг нь олсоор боож унагадаг. Виктор ч бас эндээс суугтыг хүсч байсан тул түүнтэй хамт явахаар шийдснээ хэлэн тоодолгүй тэр гурав завнд суухаар доош буун. Гэтэл тэднийг зүгт гэхэд хоёр харуул гинт галлаж эхэлдэг. Тэр хоёртой хамт явсан залуу буудуулж Виктор хариу галлах үедээ мөрөндөө шархдах ба Манайл эцэст нь дээрэмжтэй цугтаж эрэг дээр гарan Викторыг өрн цааш алхасаар хэсэг хугацааны дараа тэр хоёр машин олж Манайл ихтрийн хүргэж байсан эмнэлгийг санаж байсан тул нэстэ тэрэг одоо байгаа гэж найдан тийшээ явах үед Виктор цус алдсаар тэр хөлгийн ахмадыг юу ч хийгээд бэлэн новшин амтан болохыг хэлэн зөвхөн өөрт нь үржлэх хүмүүсийг салваараа арал руу авч явдгийг тайлбарлана. Ингээд хэдэн цагийн дараа Манайл эмнэлгийг олж ирдэг. Гэтэл эмнэлгийн орой дээр ямар ч нэстэг тэрэг байхгүй байх ба яг энэ үед зомби машин руу дайрч бусдыгаа дуудснаар Манайл бууга цэнэглэн тэдэн лүү бууцаар тэр зомбинуудыг устгасны дараа Виктортэй хамт эмнэлэг рүү орон мөрөндөх сумын авах зүйл хайх үед дээд давхраас хүний чимээ гарan тэр шатаар алхан дээш гарч зомбид харагдalгүй нуугдж амжина. Агаржуулагчаас хүний чимээ гарч байсан тул Манайл ойртон хоёр хүн байгааг мэдэх бөгөөд тэр зомбиг устгасан ч бус нь түүнийг олж араас нь хөөхөн тэр. Манайл Викторыг алга усныг харан муурах хайх үедээ тэр эмэгтэйг даган амжиж агаржуулагч руу орон удалгүй доод давхарт цовлогч Лусия Викторын шархыг эмчлэхээр эгчээсээ тусламж гуйж хагалгааны өрөөлөө авч орон энэ хооронд Манайл хүүхдүүдтэй танилцсан мууртайгаа тоглуулж хагалгаа амжилттай болсноор Лусия түүний хайж байгаа нэстэ тэрийг харуулхад зомбинууд хашааг бүсэлсэн байлаа. Оройн тэд үлдсэн хоолой хувааж идэн Манайл ихнэрийн хэвдэж байсан өрөөлөө орон харамсалтай үйл явдлыг эргэн сандаг. Тэр өөрийг нь уучлахыг хүссэн буувчиг нь орноос нууж маргааш өглөө тэр эцэст нь эгчээсээ хариу аван тэд өөрийнх нь төлөө санаа зовж байгааг мэдэн тайвшрах үед өнөөх буутай дээрэмчид тэр хоёрын араас эмнэлэг дээр ирэх бөгөөд Манайл тэдэнд юу болсныг хэлж өгсөн зомбинуудаар дүүрсэн зойрын давхраар гадагш гарахаар Лусаг сүхээр хаалга нэвдэхэд гэнт нэг зомби эгчийг хадснаар тэр үлдэхээр болж хурдан шиг тэднийг явахыг хүснэ. Ингээд тэд чимээ гаргалгүй хаалгаар гарахаар болдог. Манайл охиныг дагуулan хаалга руу явхад зомбинууд тэднийг хөөх ба түүнийг шүүгэнд ороход аз олж өнөг дээрэмчэд зомбинуудыг устган манай эдийг анзаарлгүй буцаж явна. Гадаа маш олон зомби яваг харсан Манайл өөрсдөө торон хийж нэстэг тэрглүү явах үед зомбинууд чимээнээр дайрч Манайл Виктор хоёр зомбинуудтай тулдсаар тэд арай гэж хашаалуу орон хүүхдүүдийг нэстэг тэрэг суусны дараа Манайл Лусийн хоёр хаалгыг төгжиж цугтаар болдогч нэстэг тэрэг огт асдаггүй. Манайлыг зомбинуудтай тулд хооронд Виктор эцэст нь нэстэ тэрийг асааж яг хөөрөх гэхэд дээрэмчид тэднийг буухыг шаарддаг. Харин мөчөд Манайл Викторын тохоогоор хаалгыг нээснээр зомбинууд тэдэн лүү дайрах ба түнд хугацаа үлдээгүй тул сүхээрээ зомбинуудыг цавчиж явсаар арай гэж нэстэ тэрэглүү ойртон Манайл шатнаас суудж явсаар амжиж сууж чадах бөгөөд ингээд киноны төгсгөлд тэр эгчээсээ дуудлага хүлээ авч арлуудад вирус тархаж зомбинуудаар дүүрснийг мэдэх энэ үед хоёр сөнөгч онгоц дайралтай эхлүүлэхээр тэдний дээгүүр явж өнгөрснөөр кино маа дуусч байна. За тэгээ бичлэг маань таалагдсан бол лайк, саба дараад дараагийн сонирхолтой киногоор уулзцаая. Түр баяртай.